30 дор бүжиг. Сууднуудын хальц тулаан. Аюур дараатан отох мэт. Их цэвлийн зэрлэг амгуудын донд нэгэн авг удам хэрхэн тэсэж үлддэг вэ? Тэр бол цусны хэлхээ, ургийн баригдлага юм. Энэхүү Батбэх холбоос үгүй бол данц нэгээрээ тэнцэж хатуу ширүүн цаг үеийг давах аргагүй үлээ. Яг энэ мөчид Ян Жинхэ болон Улаан дээлт дээрэмчдийн хоорондох тохиролцоо эгзэгтэй тууч ирэв. Хив 3 дугаар эзэн сүнсний чулууга тоож авна уу? Ян Жинхэ гараа ардаа ун цэг зогсох бөгөөд дээрэмчдийн сүр хүчинд үл дарагдан овгийн тэргүүний жавхааг хадгална. Энэ нь чаргагүй юм. Хүчгүй нэгнийг дээрлэхэд сурсан эдгээр дээрэмчдийн өмнө өчүүхэн төдий айдас үзүүлбэл тэд чамайг хялбар өгөөш хэмээн харах болно. Дээрэмчдийн 3 дугаар эзэн хадгалах хуудастай сүнсний чулууг үзээд жингэн баримжаас нь нэг харснаа дуу алдан. Ян овгийн тэргүүн үнэхээр хийсэн амандаа хүрдэг хүн юм. 5,000 сүнсний чулуу. Манай Улаан дээстний бүзэг үүнийг хүзээн авлаа гэв. Нэгэн тавсан бол Улаан дээстний ахын дүүс одоо явах уу хэмээн Ян Жинхэ тайван асуулаа. Ян Жинхэ болон Ян овгийнхан тэднийг гай гамшиг мэд үзэж нүднээс нь далд хурдан холдоосоо хэмээн хүсэж байв. Гэвч тэдний хүслээр болсонгүй. Дээрэмчид явах шинжгүй харагдана. Ян тэргүүн минь юунд яарна вэ? Өнөөдөр Ян овгийн насан хүргэсдийн яслал үнэхээр сүрлэг сайхан болж байна. Манай бүлэгч бас энэ баяр дээр танд өрөөлж жаахан хөгжилдүүл ямар вэ? 3 дугаар эзэн нүдэ матар мэд нарийсах нь хоржонтой мушилцахад шаргалсан шүдэн ярзайж харагдлаа. Ян Жинхэгийн царай барайн ховров. Гэвч тэрээр нэгэнт овгийн тэргүүн тул удалгүй тайвширч. Хив 3 дугаар эзэн манай энэ өчүүхэн хүрээ та бүхнийг багтааж дийлэхгүй болов хэмэв. 3 дугаар эзэн түүний дургуутслыг үл тоон. Зүгээр л хөгжилдөх гэсэн юм. Ян тэргүүн юунд санаа зовно вэ? Биднийг Ян овгийг чинь идэж орхино гэж айгаа юу? Сүйхүү, нааш гарч ирж хүмүүстэй мэндэл. За эзэнтэн. Хүдэг морин дээрээс 13, 4 орчим насны нэгэн хөвгүүн шалмгаа гэгч нь үсрэн буув. Түүний харцанд цус унартаж хөмсгнийхэн загсар хөнөөх сэтгэл нуугджээ. Дээрэмчдийн үүр урхаагаас төрсөн бяцхан чон гэлтэй. Түүний хүүтэн харц эргэн тойрныг нэгэнтээ гүйлгэн харахад Ян овгийн залуус өөрийн ирэхгүй сүрдэж өнгө алдав. 3 дугаар эзэн жуумарцсан. Ян тэргүүн танаа овгийн яслалоос олон ирээдүйтэй авиастик хүүхдүүд төрөн гарч байгааг харлаа. Тэднийг хооронд нь нэг хүч үзүүлбэл ямар вэ? Сүүхүү бол миний багаас нь бэлдсэн чадварлаг дайчин байгаа юм гэв. Ян Жинхэгийн царай цанхив. Тэрээр дээрэмчний хорт санааг шууд л ойлголоо. Сүүхүү бол дээрэмчдийн үүрэнд үхэр тулаан донд өссөн нэгэн. Гарын цуснд будагдсан ийм зэрлэг амтныг Ян овгийн амар амгалан орчинд өссөн хүүхдүүдтэй яаж зөвөрлөх вүлээ? Тэдний тулааны ур чадвар ижил байлааж Ян овгийн залуус хизээ хүний амь тасалж үхэх сэххийн заагт тулгалтаж үтсэн гэж. Юг 3 дугаар эзэн хөгжилдөх нэрээр Ян овгийн гоц авьяаснуудыг тахир дутуу болгох гэж байгаа нэгт. Чөтгөр гэж Ян Жинхэгийн шанааны суц гүрийж ууртайгаар 3 дугаар эзэн бидэнд ийм тулаан хэрэггүй гэж хашрав. Дээрэмчдийн бүлгийн материаллык нөөц болгоцоо том амгуудаас ч илүү тус тэд сууднуудыг илүү хүчрхэг бэлддэг. Ян овгийнхан тулалдаж эхлээгүй байхдаа л ялагдсан мэт байлаа. Яагаад босхгүй гэж Ян тэргүүнээ та өчүүхэн төдий нүүр өгөхгүй хэрэггүй хэмээн 3 дугаар эзэн нүдэ нарийсахад дотор нь хорсол гялалцсан. Ян Жинхэ сэрэмж авч ашиг хонжоогоо дэнсэлж эхлэв. Дунд зэрэгтлийн овг тул улаан дээлт дээрэмчдийг сүрэн зогсох хүч тэдэнд үгүй. Хэрэг өрсөлдөгч тал нь ямар нэгэн шалтгаан олж авбал Ян овгийнханд ашигтай тусахгүй. Ялангуяа Лю 3 дугаар эзний тулааны чадвараас тэрээр имэж байлаа. Өөр сонголтгүй босон тэрээр овгийн залуус руугаа нэг хараад Ян чи урагш гарч үз гэв. Тэрээр бодож бодсны эцэст Ян өвг тулааны туршлага арай илүү гэж үзжээ. Унлаг морив ачааны илжиг үү гэдгийг шалгах цаг болсон байр. Ян өөрт нь ямар аюул занал хийж байгааг мэдсэнгүй. Түүний нэр хүнд Ян чиний сүүдэрт дарагдаад байсан тул одоо л өөрийгөө батлах боломж гарлаа гэж баярлан урагш үсрэн гарч ирэв. Тэргүүнээ химэн тэрээр хөөрөн дуудлаа. Ян Жинхэ хөмсг зангидэн сүүхүү амар өрсөлдөгч биш. Маш сонор сэрэмжтэй байж тулалдаарай химэн сануулв. Тэрээр Ян өвг ялагдах агшин дамжиж аврахад бэлтгэж байлаа. Гэвч Ян үүнийг ойлгосонгүй. Харин ч овгийн тэргүүн намайг дотон үнэллээ гэж бодоод цээжээ дийлдэн. Тэргүүн минь санаа зовлтгүй. Би Ян тийм ч амар дийлдэх амтан биш гэв. Тэрээр Ян Жинхийг үг хэлж амжаагүй байтал урагш том алхан сүүхүүгийн өмнө нүүр тулан зогслоо. Ян Жинхэ санаа алдав. Ян яагаад ийм төвчээргүй үг дуусахгүй байна вэ? Дээрэмч нь 3 дугаар эзэн хорн инээмсэглэж.
Ян тэргүүнэ эхлэх үү? За эхэлдэ химэн Ян жинхээ хүн дээр шүүр сардав. Үг дуусахтаа зэрэгцэн Сүү хүү салхи мэд хурдан довтлоо. Ямар хурдан юм бэ? Ян үү өрсөлдөгчөө ийм хурдан байна гэж сансангүй. Азар тэрээр цаг алдалгүй хариу үйлдэл үзүүлж хамгаалалтын байрлал авлаа. Сүү хүүгийн хүчтэй тогтолгоог 2 гараа байхааж дарагтыг нь тогтоон барив. Тумбай нудраг химэн Ян үү архирч өөрийн эзэмшсэн техникийг гүйцэтгэхийг оролдов. Энэхүү тулааныг тэнд байсан бүх хүн тэр дундаа Ян чин анхааралтай ажиглаж байлаа. Ян чин гараа ардаа аван тулааныг шинжин. Надад одоо хамгийн их дутагдж байгаа зүйл бол тулааны бодит туршлага юм байна гэж дотроо шивнэлээ. Тэрээр өмнөх амьдралдаа тоо томшгүй олон тулааныг харж байсан тул нөхцөл байдлыг хянах тал дээр дутахгүйч бодит гардан тулаанд хувирч өөрчлөгдөх чадвар түүнд дутаж байв. Мэдээж түүний харах мэдрэмж, хурц ухаан хിവэр байсан юм. Ян чин толгоос ихсрэн. Ян үү удаан тэсэхгүй. Хур болон хүчний хувьд тэр Сүү хүүгээс дор хаяж 2 шат доогуур байна. Түүнчлэн Ян үү техникт хэтэрхий их найдаж байгаа бол Сүү хүүгийн хөдөлгөөн бүр амь тасдахад чиглэжээ гэж дүгнэв. Ян чиний тамагснаар Ян үүгийн томбай нудрах хүчтэй байж Сүй хүүд баггүй төвөг утсан ч 4-5 эргэлтийн дараа Сүй хүү түүний сул талыг олж харлаа. Сүй хүү эрүүс мэт чиглэлээ огцон өөрчлөн Ян үүгийн баруун талд гараад ирэв. Болгоомжил. Ян жинхээ аюулыг анзаарч хаширлаа. Гэвч дэндүү оройтсон байв. Түс тас. Ян үү хамгааж амтсангүй баруун гар нь Сүй хүүгийн цохилтонд бяц үсэрч тэр дороо мэдээгүй болов. Энэ бол дөнгөж эхлэл байлаа. Сүй хүү дайралтаа зогсоосонгүй. Ян үүгийн баруун гараа сатхан авч хүчтэй тийрлээ. Цус олгоодон үсэрч Ян үүгийн баруун гар тасган газар патын унахад аимшигтэй дүр зураг харагдлаа. Ян үү хоош шидэгдэхдээ уруулаа долоон зогсох Сүй хүүв айсан харцаар ширтэн. Чи би чангаруулах 5 дугаар шатны мастер байж химэн жижирхээсэн дуугаар хэлв. Сүй хүүгийн хүч үнэхээр л 5 дугаар шатанд хүрсэн байлаа. Ян жинхээ цочирдон зогс химэн хаширлаа. Тэрээр хормын дотор сухаан улаан өнгөтэй болон татулзаж орж буй Ян үүг шүүрэн авч аварлаа. Хэрв тэр амжаагүй бол Ян үү тэндээ өхөх байв. Дээрэмчид хизээж өшөөд үзүүлдэггүй билээ. Хэдийгээр Ян үүгийн ам аврагдсан ч тэрээр нэг гараа алдаж хөгжлийн бэрхшээлтэй хэрэгцээгүй нэгэн болон хувирлаа. 38 пор бүлэг. Ян чин хөдөлж эхлэв. Улаан дээлд дээрэмчдийн 3 дугаар эзний санаархал инхүү биелэлээ оллоо. Түүний гол зорилго Ян авгийн сор босон залуусыг хөгжил цэцэггүй болгож мохоох байв. Учир нь эднийг шиг дунд зэрэглэлийн овг аймагуд 12 их овгтой хүч хавсрах нь дээрэмчдийн бүлэгт томоохон аюул занар учруулах байлаа. Ян авгийн тэргүүнэ өршөөгөөрэй. Тулааны үед гинтийн ослол гарахыг алийг тэрглэх вэ? Овгийн чинь гоц авьяасны гарыг хугарчин чинээ сансангүй. Үнэхээр харамсалтай юм боллоо. Химэн 3 дугаар эзэн ёчтой мушилзан өгүүлв. Тэрээр Сүү хүүгийн үзүүлсэн тогортод туйлын сэтгэл хангалуун байлаа. Харин Ян авгийнх нь бачууран давчдаж уур хилэндээ агцсан ч хинж зүрхэн дуугарч чадсангүй. Нүд нь улаанаараа эргэлдэнэ. Ян чин Ян уу хоёр тиймч дотн биш байсан ч нэг л цусны ус. Ян уугийн арчаагүй байдалд орохыг харах түүнд ч бас таатай байсангүй. Тэрээр бусдын зовлонд баясах өчүүхэн ч бодолгүй байв. Овгийн тэргүүнэ би Ян уу нүдэндээ ч итэж чадахгүй байлаа. Хугарсан гараа хараад нулимс нь асгарч айсандаа чичирж эхлэв. Өнөөх их зан дээрэнгүү төрх нь ор сураггүй алга болжээ. Ян жинхээ уурсандаа биеийн салгалж шүдэ хавирна. Хив сайн 3 дугаар эзэнтэн минь таны гар дор хүмүүс дэндүү хэрцгий юм гэж хэлв. 3 дугаар эзэн өчүүхэн ч имээсэн шинжгүй тас хөхрөөд. За яах вэ? Дараа нь би Сүү хүүг хашраа. Яаж ийм бочингүй байж болох вүлээ? Гэхдээ үнэндээ тулаанд ийм зүйл байдгийг л үздэй. Энэ жаал нэгэнт гараа ардсан. Одоо хэрэгцээгүй босон тул имтан зарах хэрэггүй биз гэлээ. Ухаан ардалгүй тисэж байсан Ян уу хэрэгцээгүй босон гих үгийг сонсмогцоо биеийн гинт татуулзаж айсандаа шууд ухаан ардан унав. Ян уугийн сүү тавьсан бүсгүй болох юу овгийн төв чичирсэн хоолоогоор эцгээ би сүүгээ цуцалмаар байна. Тахир дутуу болсон хүнтэй би хизээч суухгүй химэн өглөв. Юу овгийн тэргүүн гараа ардаа барин санаа алдаж Ян овгийн өнөөдрийн азгүйдлийг ажиглан зогсно. Ийм зүйл болно гэж хэн санах вэ? Ян уугийн хувьд харамсагтайч гэлээ. Тэр одоо манай охины нөхөр болоход тохирохгүй болжээ. Сүүг туслах талаар бодох цаг болж гэв. Уншданд орсон хүнд хинж туслахыг хүссэнгүй. Ян уу яроолгүй ангал руу унсан нь энэ байлаа. Дэндүү юм химэн Янси ахлагч шүдэ хавирв. Ян овгийн тэргүүн байж Ян жинхээ яахан тайван байж чадах вүлээ?
Гэвч улаан дээлт дээрэмчдийн сүр хүчний өмнө тэд шүд зүүн тисгээс өөр аргагүй. Ян уу хөгжлийн бэрхшээлтэй болсон ч тэд яаж чадах вүлээ? Дээрэмчдтэй нүүр туллаа гэхэд эцэст нь ян овг л сүрэх болно. 3-р эзэн минь сэтгэл чинь хансан бол одоо явж болно үсттэй хэмээн Ян Жинхэ хүйтнэр хэллээ. Дээрэмчдийн 3-р эзэн хөмсгөө зангидан. Үгүй болоогүй. Сүүхүү дөнгөж бие халааж байна гэж байна шүү дээ. Одоо өөр нэг хүнийг гаргаж ирж сүүхүүг жинхэнэ утгаар нь халааж өгөөч гэв. Дэндүү даварсан шаардлага. Паулийн дээрэнгүү зан. 3-р эзний санаа илт байшаа. Сүүхүүгаар дахин хэдэн хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгох нь түүний зорилго. Авгийн тэргүүнэ би явъя. Би үзье. Ян авгийн хид хідэн зориг залуус тисэлгүй ураг шалгахад Ян Жинхэ бүгд байранда химэн хашрав. Удалгүй тэрээр хүүдэн хоолоогоор 3-р эзнээ таны шав сүүхүү хэдийнэ би зүдгүүрлэх урлагийн 5-р шатанд хүрсэн байна. Харин манай авгийн залуус 4-р шатанд л арай ядан хүрч байгаа. Тиймээс энэ тэмцэл утгагүй юм гэж хэллээ. 3-р эзэн гараа зөрүүлэн "Өөх, Ян тэргүүнэ. Яагаад ийм царай гаргана вэ? Хэрэв би андуураагүй бол энэ Ян уу танаа авгийн хамгийн шилдэг нь биш үсттэй. Миний дууснаар бол насанд хүрэхсдийн яслын үеэр Ян Чин гих залуу хамгийн тод байсан гэсэн. Тийм үү?" гэхэн тэр. Үүнийг сонсоод Ян Жинхэ уурсандаа цус нь олгодох шиг болов. Энэ 3-р эзэн юу хийх гээд байна вэ? Ян авгийн ирээдүй болсон бүх үрийг таслах гээд юу? Тэр яаж ёслолын талаар ийм нарийн мэдэж байна вэ? Тэр дороо түүний царай хувирч дээрэмчид өнөөдөр Ян авгийг зориуд онцсныг ойлгосоо. Цугласан хүмүүс донд улаан дээлт дээрэмчдийн гар хөд болгочд байж таарлаа. Хин нэгэн ёслолын нарийн ширээний хэдийнэ 3-р эзэнд ховсон байна. Ян авгт гоц авьяастан байгааг мэдсэн 3-р эзэн түүнийг зүгээр үлдээхийг хүссэнгүй. Дээрэмчдийн хамгийн хэмээдэг зүйл бол дунд зэрэглэлийн авг аймаг хүчрхэгжин их авг бож тэдний хяналтаас гарах явдал юм. Гэвч Ян Чинийг гаргана гэдэг байж боломгүй зүйл. Сүүхүүгийн хүч чадал дэндүү ихт байна. Тэр залуу хэрнээ бие зүлгүүрлэх урлагийн 5-р шатанд хүрсэн төдийгүй байр тааны 10-ын туршлагатай. Ян уу хэдийнэ хэрэгцээгүй болсон байхад Ян Чинийг дахин үхэл рүү түлхэж болохгүй. Түүнээс гадна Ян Чин бол Ян авг болон Хи авгийн худалдааны бүлгийн хоорондох хамгийн чухал хэлхээс юм. Хи Юян өнөөдөр ивсэн нь Ян Чиний төлөө байсан нь илт. Хэрв Ян Чинийг хамгаалж чадахгүй бол Ян авг өнөөдөр асар их гар замсах болно. Энэ бүхнийг эргэцүүлсэн Ян Жинхэ хатуу байр суурьтайгаар 3-р эзэн минь би биедээ боломж олгож хитрхи туушихгүй байвал ямар вэ гэв. Ян Жинхэ Ян Чинийг хамгаалах тусам 3-р эзэн тэр хүүг ямар үүрэгтэйг мэдхийг улам ихээр хүсэж байлаа. Тэр дунд зэрэглэлийн авгийг нууцаар өсөж өндийхийг хэрхивч зөвшөөрөхгүй. Тэрээр ячтайгоор "Хэрэв би өнөөдөр хинт ч боломж олохгүй гэвэл яах вэ?" гэж хэлв. "Миний дүү хэдийнэ явсан. Хэрэв та нар үүмийн дэгдэхийг хүсэж байгаа бол над руу ирцгээе. 3-р эзнээ та болон энд байгаа хүн бүр хэрэг өдүүлэх гээд байгаа бол надтай үзэлц." Химээ хэмэгтэй хүний эрс шийдэнгийн дуу гинт хадав. Найрынхан гойлог биетэй нэгэн бүсгүй олны дундаас гарч ирэв. Энэ бол Ян Цайдэ биш гэж үү? Мэдээж дүүгээ ингэж хамгаалж чадах хүн зөвхөн тэр л байлаа. Ян Цайдэ чи чинь. Ян Цайдыг хараад Ян Жинхэ сандарсандаа хүзөөд ивсв. "Цайдэ, тайвшир, битгий мунхав зүйлхий" хэмээн эгч нар нь сандран зөвлөв. Инээдтэй юм. Ян Цайдэ авгийнхаа охтын дунд гоц авьяастан байж болох ч түүний хэлсэн үг дэндүү амгсан байлаа. Ян авгийн тэргүүнч хардаж зүрхлэхгүй байгаа 3-р эзний сүр хүчний өмнө энэ бүдэг дээрэмчид бүхэд бүтэн авгийг газрын хүчтэй тэгшлэхэд ч бэлэн байна. Гэтэл хинч дуугарч чадахгүй байхад Ян Цайдэл дүүгийнхээ төлөө нударгаа зангидсан эдгээр хэрцгий дээрэмчдтэй нүүр тутахаас эмээсэнгүй. Ян Жинхэ түүний сэтгэлийг ойлгож байлаа. Ян Цайдэ дүүгийнхээ төлөө амиач өгөхөд бэлэн байв. Нөгөө талаас 3-р эзэн Ян Цайдыг анзаарсан цагаас эхлэн нүд садгалгүй ширтэв. "Үнэхээр үзэгсэнтэй охин байна. Жаал охин минь. Хэрэв чи бидэнтэй хамт явахыг зөвшөөрвөл дүү чинь Сүүхүүтэй тулалдахыг хойшлуулж болно шүү" хэмээн уруулаад болов. Хойшлуулах шаардлага байхгүй. Ян Цайдыг ураг шалгасны дараахан Ян Чиний дуу гинтхэн хадав. "Ян Чин, чи яагаад гараад ирвэ?" Ян Жинхэ Ян Цайдэ хоёр нэгэн зэрэг дуу алдан хаширлаа. Ян Чин гүнзгий санаа алдав. Үнэн дээр тэр гагж ирэхийг хүссэнгүй. Дээрэмчид Ян авгийг өөрийг нь гаргаж өгөхийг шахахгүй байх гэж найдсан боловч эгчийг нь ийхүү гараад ирэн чинээ сансангүй.